Сайн байцгаана уу үзэгчдээ. Дэлхийд дахин том хөтөлбөр энэ удаагийн дугаартаа бүгд найрамдах Турк улсын Сирийн нутагт явуулж байгаа цэргийн ажиллагаа түүнийг тойрсон олон улсын нөхцөл байдалтай холбоотой сэдвийг онцолж байна. Энэ сэдвээр ярилцахаар бид Монгол Улсын их сургуулийн Түрк судлалын хүрээлэнгийн захирал анх хоёрыг ураад байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За танчсын өдрийн мэндийг хүргэе. За энэ сарын эхээр Америкийн нэгдсэн улс Сирийн зүүн хойд нутгаас цэргээ эргүүлж татна гэдэг шийдвэр гаргаад үүний яг дараах нь Турк улс Сирийн зүүн хойд нутаг руу цэргээ оруулж одоо тэнд терроризмын эсрэг гэсэн ийм ураатай лоцонтой цэргийн ажиллагааг явуулж байна. Энэ ажиллагааны гол зорилго нь яг юунд оршиж байна? За тэгэхээр энэ ажиллагааны тухайд болохоор ерөнхийдөө бүгд найрамдах Турк улсын баримталж байгаа байр суурь бол ерөнхийдөө хоёр хүчин зүйлийг онцолж байгаа. За үүнд болохоор одоогийн байдлаар энэ Турктэй одоо хил залгаа хөрш орнуудаас хамгийн урт зураас нь бол Сир улс байдаг. Нийт 900 гаруй километр газар Сиртэй хил залгадаг. За тэгэхээр энэ 2011 онд эхэлсэн Сирийн хямрал улмаар одоо Сирийн дотоодын дайнаас үүсээд энэ хилийн аюулгүй байдлын асуудал бол Турк нь маш хурцаар тавигдчих эхэлсэн. За тэгэхээр энд бол одоо өнөөгийн байдлаар бол Сирийн нийт гадаад дүрүүгсдийн тоо бол альбисны тоогоор 6.5 саяас 7 сая гэж ингэж үзэж байгаа. Гэтэл өнөөдөр зөвхөн Туркд байгаа Сирийн дүрүүгсдийн тоо 4 сая. За энэ 4 саяын Сирийн дүрүүгчид бол одоо Туркийн дотоодын одоо нийгэмд бол одоо нөлөөллөө үзүүлээд эхэлсэн. Энэ ялангуяа ажил гүйдэл, эдийн засаг, соёл, хэв журам, улс төр зэрэг одоо маш олон хүчин зүйлээр одоо таагүй нөхцлүүдийг бол үүсгэж эхэлсэн байна. За тэгэхээр бүгд найрамдах Турк улсын зүгээс бол энэ асуудал дээр 4 сая дүрүүгсдийг хүлээж авсны дараа энэ дээр бол Европын холбоо, барууны ертөнцид Америктэй эдгээр болохоор баримталж байгаа бодлого нь 4 сая дүрүүгчдийг Туркд байлгах. Тэгээд энд байлгахад бол яг үгээр Туркд зохих хэмжээний тусалцаа үзүүлнэ гэдэг. За энэ маань бол нийт одоо гэрээний дагуу бол олон одоо том жижиг гэрээдүүд нийлээд бол 30 гаруй тэрбум долларын яг хөө тийм Сирийн дүрүүгсдэд зориулсан туслалцааг бол үзүүлэх ёстой. Гэтэл өнөөгийн байдлаар бол бүгд найрамдах Турк улсын хэлж байгаагаар бол энэ маш хангалттай байгаа. Энэ тоонтой энэ хэлсэн амандаа бол хүрэхгүй байгаа. Тэгэхээр энэ 4 сая дүрүүгчдийг ерөөхдөө одоо тэр нийгмийн халамжийн асуудал нь бол бүгд найрамдах Турк улсын өөрийнх нь нуруунд дээр ингэж үүсэж байна гэдэг нэг ийм асуудлыг бол тавьж байгаа. За хоёрдугаар тэгээд үүн дээр бол энэ дүрүүгчд дээр дамжаад мөн одоо Турк ямар нэг терроризм ч юм уу те олон нийтийн эмх замбраг байдал зэрэг бас ийм таагүй одоо тийм хүчин зүйлүүд бол бас их үүсэж байгаа. За тэгээд энэтэй холбоотойгоор болохоор Турк юу гэж байна гэхэлэр энэ бол Сирийн одоо хилийн дагуу 400 км-ийн урт 32 км-ийн өргөнтэй. Өөрөөр хэлбэл Тигр мөрнө Ефрат мөрний одоо баруун эргийн Манбижаас Тигр мөрний баруун эргийн Дерек хүртэлх энэ зай дээр одоо тийм аюулгуун бүс гэдэг ийм зүйлийг байгуулад энд болохоор одоо Сирийн дүрүүгсдээс дор хаяад 2 саяын яг талын ийшин зөөж байрлуулъя. Энэ Сирийн нутагт тэгэхээр энэ дээр бол энэ дүрүүгсдийг одоо энд байрлуулснаар нэгдүгээрт Туркийн одоо тэр хүлээж байгаа одоо тэр эрсдлийн бүх юм багассан, Туркийн нуруунд дээрх ачаа бас төдий хэмжээгээр багасна гэдэг нэг. За энэ бол одоо нэг аюулгүй байдлын тал нь. Тэгээд мөн үүнээс гадна болохоор эсрэг тал одоо тэр Турк Сирийн хил дээрх аюулгүй байдал хангалтайгүй одоо энэ чөлөөлөгдсөн одоо энэ аюулгүй бүс үүсээгүй нөхцөлд Туркийн одоо өмнөд хил дээрх одоо аюулгүй терроризмын ил зам бол тасрахгүй байна гэж үзэж байгаа. Одоо хүн ам зүуд хүртэл нөлөөлж байгаа гэдэг тухайлбал Килис гэдэг хотын жишээн дээр үзэж байгаа. Килис хот маань өөрөө бол 80 мянган хүнтэй хот байсан. Болвол өнөөдөр хүн амынхын тоо 400 мянга хүрсэн. Өөрөөр хэлбэл Туркийн 80 мянган иргэд 300 мянга гаруй Сирийн иргэд ингэж болцсон гэдэг ч юм уу. За энэ бол аюулгүй байдлын тал. Нөгөө талаас нь Туркийн бас нэг хэлж байгаа гол асуудал нь хүмүүнлэгийн асуудал гэж нэг. Өөрөөр хэлбэл энэ 4 сая дүрүүгчид Туркийн нутагт ингэж орж ирсээр эдгээр бол эцэст хүний нутагт байгаа гэдэг утгаар нийгмийн халамжийн бодлогоороо бол Турк төдийлөн яг бид бүгдийг нь бол хамарч ингэж яг хүссэн хэмжээнд бол байлгаж чадахгүй байна. За тэгээд үүн дээр бол нэмээд энэ Сирийн дүрүүгсдийн одоо тэр
газрын дунд тэнгис, Эген тэнгис дээр одоо нөгөө нэг болж байгаа хөлөг онгоц нөө заваар цагаачилж байгаад одоо маш олон хэмжээний ослууд гарч байгаа зэрэг энэ хүмүүнлэгийн бас ийм нэг тал аюулгүйгээс гадна хүмүүнлэг гэсэн ийм хоёр үндэслэлээр бол энэ Турк бол энэ энхийн булаг гэдэг нэртэй энэ ажиллагаагаа бол тайлбарлаж байгаа. За Америкийн нэгдсэн улс яагаад одоо тэндээс цэргээ эргүүлж татахаар шийдвэрлэв? За энэ дээр бол ерөнхийдөө одоо Сирийн энэ хямралд бол 2015-16 оны үеэс бол Америк улсоор хойд Сир дээр бол өөрсдийн гэсэн нэг тийм цэргийн хүчнээ бол байрлуулж эхэлсэн. За энэний гол үндэслэл нь болохоор Сирийн хойд хэсэгт байгаа Сирийн ардчилсан хүчнүүд гэдэг нэртэй юм байгууллага. Одоо энэ Туркийн эсрэг одоо гол байлдаж байгаа энэ байгууллага. Энэ хэнгүүд юм бай гэхлээр Курд, Туркмен, Езид, Сурьяны, Армян зэрэг одоо энэ хойд Сир дахин араб бус үндэстнүүдийн нэгдсэн холбоо гэж ингэж ойлгож байна. За тэгэхээр эдгээр болохоор одоо хүртэл бол Сирт бол эдгэрийн иргэншлийн хүний эрхийн асуудал бол Америкийн хувьд бол байнга тавьж байсан. Ер нь барууныхны нийт тавьж байсан асуудал. Яагаад гэвэл сонгох эрхийн тухайд 2011 он хүртэл бол энэ ялангуяа Курдүүд бол сонгох эрхээр бол хасагдмала. Иргэний үйлчилгээ авах энэ бүх зүйл дээр ерөнхийдөө нэг тийм хоёр дахь хязгаарлагдмал ийм хоёр дахь төвшний иргэд гэх юм уу да. Ерөнхийдөө ийм юугаар бол ирэхээр ийм байр суурьтай байсан. Тэгэхээр энэ дэр одоо энэ Сирийн хямралыг бол энэ ялангуяа Курд тэргүүтэн баг үндэстнүүд болохоор өөрсдийн одоо засан тогтнох өөртөө хамгийн багадаа засан тогтнох болж өгвөл тусгаар тогтнол гэдэг ийм одоо бодлогыг бол явуулж эхэлсэн. Энийг бол улсаа барууны ертөнцийн хувьд бол энэ тэр дороо дэмжлэг хүлээсэн ийм учиртай. За тэгэхээр энэ дэр ерөнхийдөө одоо бид бүхний мэдж байгаа Сирийн дайнд бол Орос, Иран хоёрын оролцоотойгоор одоо Башар Асадын тал бол давмгаа болж ирсэн. Одоо газар нутгийнхаа бол ихэнх бараг 80 шахам хувийг бол хяналтанд авчаад байна. Тэгэхээр энэ дэр бол хамгийн гол нь энэ умард одоо хойд Сирдийн цөөн хүндэстний бүрдэл болсон Сирийн ардчилсан хүчнүүдийг одоо хамгаалах хүчний харилцааг хангах зорилгоор Америкэнд яг цэрэг оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл энэ дээр Америкийн тавьж байгаа баруун тавьж үндэслэл энэ Курд тэргүүт үндэстнүүд нэг талаас Сирийн засгийн газрын одоо засгийн газраас хамгаалах, нөгөө талд Туркийн бас довтлогооноос хамгаалах зэрэг одоо ийм хоёр үндсэн зорилго. Тэгээд дээр нь болохоор 2019 оны 8 дугаар сард одоо саяхан Сирийн ардчилсан хүчнүүдийн холбоог одоо Исламын улс тэргүүтээ террорист бүлэглэлийн эсрэг тэмцэж байгаа хүчин гэж зарлцсан. Ингээд зарлцсан эднийг улс төрийн хүчин гэж зарлцсан учраас эднийг хуулийн этгээдийн хэмжээнд авч үзэх болсон. Тэгээд энэ хуулийн этгээдийн хэмжээнд авч үзэж байгаа учраас одоо энд үзүүлэх нөө тусламж энэ бүх зүйл нь хууль ёсны болж эхэлсэн. Тэгэхээр эднийг одоо энэ ерөнхийдөө Исламын улсын эсрэг хийж байгаа тэмцэлд нь одоо дэмжлэг үзүүлэх ийм зорилго дэмжлэг үзүүлж байна гэдэг ийм одоо юугаар нэршлэр эднийд цэрэг зэвсэг хангалтын ийм тусламжийг үзүүлсэн нь бол Туркийн бол дургуцлыг хүргэсэн. Яг бол Туркийн хувьд бол өмнөд хил дээр бол одоо ерөнхийдөө Сирийн засгийн газрын тэр цэргийн ажиллагааны явцад бол Исламын улсын аюул занал бол үндсэндээ бол одоо багассан. Одоо тэргүүлэх гол одоо терроризмын хүч нь бол Сирийн ардчилсан хүчнүүдийн холбоо. Ардчилсан хүчнүүд гэдэг ийм үндэслэлээр энэ нь бол мэдээж бүс нутаг дах Туркийн хувьд бол нэг Курдийн бодлоготой энэ бас уялдаатайгаар 8 дугаар сараас бол энэ Турк Америкийн хооронд бол хямрал эхэлсэн байна. Тэгэхээр Америк маань энэ дээр болохоор Турктэй НАТОгийн одоо хүрээнд НАТОгийн цэргийн ажиллагаанд хамт ажиллагаанд НАТОгийн одоо холбоотны хүрээнд хамтарч ажиллая гэдэг ийм саналыг тавьсан. Тийм учраас энэ дээр одоо саяхны хүртэл 10 дугаар сарын эхний хүртэл Турк Америкийн хамтарсан эргүүл энтер гэдэг ийм үйл ажиллагааг бол ерөнхийдөө энэ нутаг дээр зохиож ингэж байсан боловч энэ Турк нь бол өөрсдийн одоо эрх ашигыг хамгаалах нэгдүгээр хоёрдугаар терроризм өөрөөр Туркийн нутагт үзүүлж байгаа энэ терроризм гэдэг энэ үндслэлээр Америкт бол бас удаа дараа шахалт үзүүлсэн. Тэгээд дээр нь энэ дүрмэн одоо Туркч өөрөө Анкарагийн үйл явц гэдгээр бас
Орос, Иран хоёртой хамтарсан уулзалт хийсэн. Энэ уулзалтын дараа бол бас Туркийн байр суурин дээр бас нэлээд тийм НАТО-гийн холбоотны хүрээнд ажиллахад бас ерөнхийдөө Америкийн эсрэгтэй ингэж өөрийн эрх ашиг үзэл бодлоо бол бас хүчтэй илэрхийлэх болсон зэрэгээс бол Америк 9 дугаар сарын 8-нд бол цэргээ энэ бүсээс бол татсан. Тэгээд дээр нь бол энэ үеийг хүртэл бол энэ бүс нутаг дэх тагнуулын мэдээ солилцох энэ үйл ажиллагааг бол Америк явуулжсэн 9 сарын 8-нд энэ ч гэсэн одоо зогссон учраас Турк бол үүнийг Америкийн нэгдсэн улс нэгэнд цэргээ татсан учраас энэ дээр ямар нэг бид одоо энэ Сирийн ардчилсан хүчний эсрэг цэрэг ажиллагаа болоход 3 дахь чигтгээд хохирол үзэх тийм эрсдэл байхгүй боллоо гэж үзээд 10 дугаар сарын 9-нд бол энхийн булаг гэдэг энэ ажиллагааг бол эхлүүлсэн байна. За Турк яагаад Сирийн эрх баригчдаас цэргийн ажиллагаа явуулах асуудлаар одоо аль биесны зөвшөөрлийг аваагүй юм. Олон улсын хувьд бол Туркийн ажиллагааг олон улсын хууль дүрмийг зөрчсөн алхам гэж харж байна л да. За энэ дөр болохоор Туркийн улсаа анханасаа баримталсан байр суурь нь бол Сирийн хямрал эхлэхэд Башар Асадыг бол Сирийг төлөөлөх одоо тий хууль зүйн үндэсгүй одоо Сирийг төлөөлөх этгээд биш гэдэг ингэж ийм үзэлтэй байсан. За тэгээд энэ үзлийнхээ хүрээнд бол Турк улс бол одоо өнөө хүртэл бол альтернатив одоо вариант болгоод Сирийн чөлөөлөх айрам гэж байлаа. Одоо Сирийн үндэсний айрам нэртэй боллоо тий. Ерөнхийдөө тэр анх Арабын хаврыг одоо гол Башар Асадын эсрэг одоо зүтгэсэн хүчин эднийг хууль ёсны Сирийг төлөөлөх эрхтэй гэж үзээд эдэнтэй хамтар ажиллаж эхэлсэн. Тийм учраас энэ дөр бол Башар Асад бол Туркийн хувьд бол 2 дугаар байр сууринд бол явсаар ирсэн байгаа. Үүн дээр нэмээд бол Турк бол хамгийн гол нь мөн одоо энэ энхийн булаг гэдэг энэ ажиллагааны эрх дэвшүүлж байгаа нэг нь бид Сирийн одоо газар нутгийн бүрэн бүтэн байдал бол бид хүндэтгэлтэй хандж байгаа. Энэ дээр бол бид хамгийн гол нь харин Сирийн засгийн газар одоо тэр Башар Асадын талч гэсэн одоо энэ дээр бол биднийг зөвөр ойлгох хэрэгтэй. Өөрөөр бид терроризмын тий одоо өчигдрийг хүртэл Башар Асад бол эднийг өөрсдийн дайсан террорист гэж үзэж байсан тий ийм Сирийн ардчилсан хүчнүүдийн холбооны эсрэг эцэст цэрэг ажиллагаа явуулаад энэ тарин ийм чөлөөлөгдсөн бүс үүсгэж байгаа нь ирээдүйд бол яг үгээр энэ Сирийн засгийн газар таринч ашигтай зүйл болох юм гэдэг ийм үндслэлийг бол тавьж байгаа. Тэгээд энэ ажиллагаанд энхийн булаг гэдэг энэ ажиллагааг бол бас зөвхөн Туркийн цэрэг ажиллагаа гэж үзэж болохгүй. Туркийн өөрсдийнх нь одоо бас тайлбарлаж байгаа нь бол Туркийн зэвсэгт хүчин тэгээд Сирийн үндэсний айрам хоёрын хамтарсан ажиллагаа гэж ингэж тайлбарлаж байгаа. Сирийн албан ёсны засаг захиргаа буюу одоо Башар Асадын засгийн газрын хувьд энэ одоо цэргийн ажиллагаан дээр ямар байр суурьтай байна? За энэ цэрэг ажиллагаан дээр улсаа Башар Асад бол энэ бол Сирийн одоо бүр эрхэт байдалд халдлага гэж бол ингэж бол үзэж байгаа. Энийг бол одоо маш олон төвшөнд илэрхийлж байгаа. Харин зүгээр энэ байдал нь эргээд харин нэг Башар Асадын үед нэг давуу тал болгож байгаа нь өчигдрийг хүртэл одоо Башар Асадын эсрэг байсан Сирийн ардчилсан хүчнүүдийн холбоо нь нэгэнт одоо Туркийн айрамдтай ингээ одоо дийлдээд энэ цэргийн ажиллагаанд бол одоо Туркийн айрам одоо Сирийн үндэсний айрам хоёр амжилтаа давшаад эхлэнгүүт энэ дэр харин Башар Асадын засгийн газартайгаа одоо хэлэлцээр хийх ийм юм бол одоо үе шатанд шилжсэн. Энийг мөн одоо Оросын Сир дэх цэргийн хүчний төлөөлөгч бол одоо 3 хоногийн өмнө бол нотолсон байдаг. Энэ Башар Асадын засгийн газрын төлөөлөгч энэ Сирийн ардчилсан холбооны юунууд төлөөлөгчд бол Оросын Хумайми гэдэг цэргийн бааз дээр бол уулзалт хийсэн гэдгийг бол Оросууд нотолсон байдаг. Тийм учраас энэ юуны дагуу өөр хоорондоо бас яг тохиролцоонд хүрсэн байна. Энэгээр бол Туркийн армийн довтлогоог зогсоохын тулд Сирийн айрамд яг өөрсдийн байрлалаа шилжүүлж өгөх ийм тохиролцоонд хүрсэн учраас Сирийн айрам бол Сирийн армийн давшилт бол бас амжилттай болж Ракка хотыг бол хяналтанд даваад байна гэж байна. Цаашид бол Мумбиж те Дейр эз-Зор ч гэдэг юм одоо энэ яг одоо 32 км тэр 400 км-ийн урт бүсэд багтаад байгаа хотууд руу байрлалаа тэр Сирийн ардчилсан холбооны хүчин байрлалаа хайж ухрахад Сирийн айрамд тавьж өгнө гэдэг ийм юм бол эхлэв. Гэтэ энэ бол
хэрэгжилтэн дээр бол одоо хүртэл бас харилцан адилгүй мэдээллүүд байна. Тухайлбал Сирийн Сана гэнтлэгийн мэдээгээр бол одоо Мумбиж руу Сирийн арим орчлоо гэж мэдээлээд байдаг. Гэтэл олон улсын болон Туркийн мэдээгээр бол Мумбижид хяналт бол яг хуу одоо өөр этгээдүүдэд байна гэдэг ч юм уу. Ийм асуудлууд бол явагдаж байгаа. За тэгэхээр үүнээс гадна энэ дээр Сирийн засгийн газрын хувьд бас одоо болтол Турктэй гол асуудал бол одоо нэг зүйл нь Идлиб хотыг чөлөөлөх асуудал. Яагаад Идлиб хотыг бол одоо Орос Ираны дэмжлэгтэйгээр Сирийн арим чөлөөлнө гэдэг ийм байр суурьтай байгуулвал Турк энэ дээр бол Идлибийг чөлөөлөхийн эсрэг байр суурьтай байна. Яагаад тэгэхээр энэ Идлибийн эсрэг цэргийн ажиллагаа явагдвал Турк руу дахиж яг дөрвөсний шин давалгаа үүснэ. Энэ шин давалгаа гэдэг нь дор хаяа 400-аас 500 мянган хүн Туркийн хил рүү яг шууд Туркийн нутагт өргөж болж орж ирнэ гэдэг энэ асуудал байгаа. Тэгэхээр энэ одоо сая тэр 8 дугаар сард Анкарад болдог Турк, Иран, Оросын гэрээгээр бол уулзалтаар бол энэ Идлибийн асуудал бол үндэсэн одоо юу бол үндсэн сэдв байла. За тэгээд энэ дээр бол бас Башар Асадын засгийн газар бас Турктэй бас харилцан ойлголцолд хүрэхийн ерөөхдөө нэг мессеж гэдэг юм уу жест гэдэг утгаар яг энэ Анкарагийн хоролдоо хэлхийн урд өдөр бол уг нь одоо энэ Сирийн арчилсан хүчнүүдийн холбоог террорист байгууллагын жагсаалтанд оруулсан байдаг. Гэхдээ энэ Анкарагийн үйл явц буюу энэ гурван талт уулзалт бол бас тодорхой тохиролцоонд бол яг Идлибийн асуудлаар бол хүрээгүй байгаа. Тийм учраас харин одоо тэр 8 дугаар сард террорист гэдэг тэр зарлалцсан тэр Сирийн арчилсан хүчнүүдийн холбоот өнөөдөр Башар Асадтай эргэж одоо юу яахаар холбоотон болох ийм байдалд бол хүргэлээ ингийн болог үйл ажиллагаа. Тэгээд үүн дээр бол одоо хамгийн гол нь Сирийн арим, Туркийн арим хоёрт одоо ямар нэг мөргөлдөөн ийм зүйл үүсэхгүй юу гэдэг бол өнөөдрийн хувьд бол бас санаа зовоосон гол асуудлуудын нэг байна. За энэ дээр бол юу ч гэсэн одоо олон улсын тоомчид хэвлэл мэдээлэл харж байгаа Оросыг одоо гол зуучлах үүрэг бол гүйцэтгэх байхаа гэдэг ийм юу яаж байна. Тэгэхээр тэрэн дээр Орос хүртэл одоо энэ хилийн шугамуудыг болохоор энэ фронтын шугамуудыг Оросын цэргийн эргүүлийг одоо ажиглагчийн байдлаар голдон мөргөлдөөн гаргуулахгүй тулд явуулах ийм саналыг хүртэл одоо Орос тавьчаад бас зарим бүсүүд дээр бол энэ ажил хэрэг болж эхлээд байгаа гэдэг ийм мэдээлэл. Туркийн үндэсний арим Сирийн засгийн газрын аримтай яг тулгарх тийм эрсдэл хэр төвшөнд байна одоо. За энэ бол мэдээж энэ эрсдэл бол мэдээж байгаа. Гэхдээ энэ дээр бол аль нь бол хүсэхгүй, дээр нь их гүрнүүд бол бас хүсэхгүй зүйл. Өөрөөр хэлбэл энэ Сирийн армийн үндсэн дэмжигч нь бол Иран, Орос хоёр. Тэгэхээр мэдээж Турк бол энэ асуудал дээр бол одоо тэртээ тэргүй Сирийн асуудлаар бас Иран, Орос хоёртой хүртэл хамтран ажиллаж байна Энэ Астанагийн яриа хэлцээний явц дээр Анкарагийн яриа хэлцээний явцыг бол эрсдэлд оруулахгүй тулд бол Турк улс бол энэ дээр харьцангуй хүлээцтэй байр суурь баримтлах байх. Нэг талаас нөгөө талаас энэ маань бол мөн одоо Сирийн арим ч гэсэн өөрсдөө бас энэ эрсдлийг бас давхар тооцох үүднээс энэ бол миний бодлоор бол удаан үргэлжилсэн тэм дипломат хямралын хэмжээнд л явах болов гэж хүрэх болов гэж бодож байна. Нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүйн зөвлөл энэ асуудал дээр ямар байр суурьтай байна? Сая бол 2 удаа хуралдчихлаа. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүйн зөвлөл бол ерөнхийдөө энэ дээр Туркийг шүүмжилсэн тогтоол гаргах барууны орнуудын сонирхол бол ийм байгаа. Гэвч энэ дээр Орос бол анхны хурал дээр Туркийг шүүмжилсэн тогтоолын эсрэг санал өгсөн учраас одоо хүртэл бол Нүбе аюулгүйн зөвлөлөөс бол Туркийг ямар нэгэн байдлаар буруутгасан тийм тогтоол гарах боломж бол бага байгаа. Зүгээр яг уу энэ дээр харин Америкийн нэгдсэн улсын одоо ерөнхийдөө Нүбийн аюулгүйн зөвлөлийн тогтоол гэхээс илүү Туркид байгаа одоо гол хүндрэлтэй бэрхшээл бодит асуудал бол Америк болон барууны орнуудын 20 гаруй хэмжээний асуудал. Энэ бол одоо тухайлбал 10 дугаар сарын 9-ний өдөр тэр Трампын илгээсэн захидлыг бол Туркууд олон нийтэд дийлгэсэн. Энэ бол тэр захидал дээр бол тийм дипломат хэмжээ гэдгийг бол огт баримтлаагүй. Яг нэг хоёр хүний хувийн мессеж шиг занал хийсэн. Таны эдийн засгийг бол бид хуучин тэр Брансон гэдэг тэр Америк ламын хэрэгээр яаж одоо таны эдийн засгийг
том хохирол учир устдыг мэдж байгаа. Энэнийг одоо үргэлжлүүлэхийг хүсэхгүй бүр эдийн засгийн хувьд бол тий бүр улам том хямралд орохыг хүсэхгүй байгаа бол чи тэр хинтээ одоо Сири арчилсан хүчнүүдийн холбооны хүчнүүдийн тэргүүн Мазлум Кобанитай уулз тэр чамтай уулзах гэд хүлээж байна гэдэг зүгээрээс яг нэг хувь хоёр хүний юу шиг найруулга нь хүртэл тэгж бичсэн зүйл бол байж байгаа. Харин зүгээр энэ дэр харин тэр захидлын ард яг ямар юуг нөхцөлийг санал болгосон гэдгийг бол Туркууд задлаагүй. Юусэн бид тэр захидлаас бол Америк нэг тийм тохирог бол санал болгосон байна. Тэр тохирогыг Туркууд хүлээн зөвшөөрөөгүй учраас мөн өдөрт нь 9 дугаар сарын 10 дугаар сарын 9-ний 16 цаг 30 минутад тэр инхийн булаг гэдэг ажиллагаагаа бол эхлүүлсэн байна. Тэгэхээр энэ дэр бол Америкийн зүгээс бол одоо сая энэ 20 гаруй хэмжээ авах бол зарласан. Гэвч одоо 2 хоногийн өмнө Америкийн дэд ерөнхийлөгч Майк Пенс Анкарад айлчлаад энэгээр бол 120 цагийн гал зогсоох гэрээг бол байгууллаа. За энэ 120 цагийн дотор бол Сирийн арчилсан хүчнүүд бол яг энэ Туркийн нэрлээд байгаа 400 гад км урт 411 км урт 32 км өргөнд аюулгүй бүсээс гарах ёстой. Харин гарсны дараа Турк бол давшилтанд орохгүй нөхцөлд бол Америкийн нэгдсэн улс одоо тэр тавьсан 20 гаруй хэмжээгээ бол цуцлахаас гадна нэмэлт 20 гаруй хэмжээ авахгүй гэдгийг бол баталгааж авахгүй гэдгээ нотолсон байгаа. Туркийн хувьд бол одоогийн байдлаар 120 цагийн энэ гал зогсох төр гал зогсолтой үйл явцад гарах ямар нэгэн шинэ нөхцөл байдлаас үүсээд цаашид ямар арга хэмжээ авах бол яаж байгаа төлөвлөж байгаа. Тэгэхээр энэ дэр Туркийн тал бол доогоор ямар нэгэн тийм тодорхой том Америкийн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн ч юм уу байхгүй. Турк бол зөвхөн 120 цагийг яах вэ? Энийг одоо гол үндэс болгоод энэ 120 цагийн дотор харцгаая гэдэг ийм байр суурьтай байж байгаа. За мөн Европын холбооны зүгээс бол Туркийг одоо Туркийн эсрэг 20 гаруй хэмжээ хамгаалт дэмжиж байгаа нь бол Герман, Франц хоёр. Одоо энэ дээр бол ялангуяа зэвсгийн батлан хамгаалгач үйлдвэртэй холбоотой худалдааг бол зогсоосноо бол мэдэгдэж байгаа. Туркийг бол өнөөдөр яг олон улсын хэмжээнд дэмжиж байгаа улс бол арабын орнуудаас бол Катар байгаа. За тэгээд одоо Европын холбооноос бол Унгар байгаа. За тэгээд үүний эсрэг яг хөө Турк бол ах トゥ орнуудтай хамтарс одоо Турк Канаш гэж нэрлэдэг Турк хэлт орнуудын холбоо гэдэг холбооны уулзалтыг мөн энэ 7 хоногт Азербайджан Баку хотод хийлээ. Энэгээр бол үүс одоо Казахстан, Кыргызстан, Узбекистан, Туркменистан, Азербайджан, Турк гэсэн энэ орнууд болохоор энэ инхийн булаг үйл ажиллагааг бүрэн дэмжиж байгаа хамтарсан мэдэгдэл гаргасан байгаа. За тэгэхээр энэ Туркийн хэвлэл мэдээлэлээр бол энэ Европын холбоо энтрийн одоо гэдэг шиг энэний эсрэг Турк хэлт орнуудын холбоог бүр Тургийн орнуудын холбоо гэж өргөжүүлээд энэ дээр одоо бид нэгдсэн бодлоготой болох ёстой гэдэг бас ийм байр суурь шинэ механизмс гарч ирнэ. Тий. Ийм юг бол Анкара сүүлийн үед бол идэвхтэй явуулж хэвлэл мэдээлэл сурталчилж байна. За тэр тохиролцсон 120 цагта нөгөө Сирийн курдууд маань тэр бүсээс гарах төлөв байна уу? Нөгөө талд Турк маань үнэхээр галаа зогсоодсон байгаа юу? За энэ дээр болохоор одоо Туркийн талаар би сар мэдээлж байгаа бол 120 цагийн юунд гал зогсоолтоо хийсэн гэж хэлж байгаа боловч бас хоёр талын хэвлэл мэдээлэл харилцан бие бинийгээ шүүмжилсэн зүйл бие биенийг энийг зөрчиж байна тий. Орон нутгийн шинжтэй жижиг мөргөлдөөн үүсгэлээ тэнд буундуу гарлаа гэдэг ийм хоёр талын хэвлэл мэдээлэлээр бол харилцаа адилгүй мэдээллүүд явж байна. Үүн дээр бол бас Туркийн хувьд тавьж байгаа нэг гол үндэслэл бол энэ Сирийн арчилсан хүчнүүд бол энэ 120 цагийн дотор тэр ухарч гарахтай энэ үүргээ бол бас тийм идэвхтэй биелүүлэхгүй энэ дээр бас цаг хожих ямар нэгэн байдлаар сунжруулах ийм хандлага гарч чад гэдэг ийм юг мэдээлэлүүд бол. За Турк улс Сирийн зүүн хойд тэр бүс нутагт цэргийн ажиллагаа явуулснаас хойш энгийн иргэд хохирсон одоо хохирол хэр хэмжээнд байна. За энэ дээр болохоор юу ч олон улс бол нэлээд шүүмжлэлтэй хандаад байна л да. Энэ бол мэдээж хэрэг нөгөө нэг одоо яг талууд аль одоо
аль талыг баримталж байгаа гэдгээс шалтгаалаад хэвлэлүүд дийлүүд нь бол харилцан адилгүй яаж байгаа. За юусэн өнөөгийн байдлаар бол тодорхой болчиход байгаа нэг зүйл бол тэр энхийн булга цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Туркийн нутаг руу олон удаагийн пуужингийн одоо довтлогоо бол хийгдсэн. За энэний үр дүнд бол одоо амь хохирсон иргэдийн тоо бол одоо 8 хүн бол энгийн Туркийн энгийн 8 иргэн бол амь хохирсон гэдэг ийм зүйлийг бол Турк нотолж байгаа. Тэгэхээр мөн нөгөө талд бол бас яг хуу Туркийн бөмбөгдөлтөд суулж бас хүмүүсийн амь хохирлоо гэдэг ийм мэдээллүүдийг бол бас нөгөө тал химийн зэвсэг ашиглалаа энэ төр гэж явж байна. Гэхдээ энэ бол нотлогоогүй л байна. Нотлогоогүй. Энэ бол ямар ч нотлогоогүй зүйл. Тэр байтугай одоо юун дээр Туркийн жанжин штабын зүгээс гаргасан нэг мэдээлэл байгаа. Одоо 10 дугаар сарын тэр 11-нд өнөд 12-ны өдөр гаргасан нэг мэдээлэл дээр болохоор манай авсан одоо мэдээллээр энэ Сирийн арчилсан хүчнүүдийн холбоо ямар нэгэн газар химийн зэвсгийн хэрэглээд үүнийг одоо Туркийн айрамд тохох тийм бэлтгэл ажил хийж байна гэдэг мэдээлэл бидэнд ирлээ гэдэг бас ийм олон нийтэд тийм мэдээлэл бол хийсэн. За Турк улс Сирд одоо гинтийн ийм цэргийн ажиллагаа явуулснаар маш олон жил сунжирч үргэлжилж байгаа Сирийн иргэний дайны үйл явц. Ялангуяа энэ дайныг зогсоох олон улсын улс төрийн үйл явцад энэ цэргийн ажиллагаа яаж нөлөөлөх вэ? Тоглогчдын байр суурь өөрчлөгдөх үү гэдэг дээр бас олон улс нэлээд анхаарч байна. За энэ чөлөөлөгдсөн бүс одоо аюулгүйн бүс гэж нэрлэгддэг энэ төсөл бол бүр Туркийн хувьд шин зүйл бол биш юм. Үүнийг бол 2015 оноос эхэлсэн үйл явц. Одоо нөгөө нэг 2014 онд нөгөө нэг тэр Турк Оросын хооронд нэг онгоц сунгасан онгоцны хямрал дэгдэж байсан. Тэр үеэс л Туркийн ярьж байсан асуудал нь энэ Сирийн дөрвөгчд гэдэг бол одоо хүмүүнлэгийн хувьд аюулгүй байдлаас гадна хүмүүнлэгийн хувьд нь бол Европын холбоогч одоо яасан асуудал хамаатай асуудал. Тийм учраас энэ дөрвөгчдийг нутагт нь барихын тулд тодорхой хэмжээний тийм чөлөөлөгдсөн бүс гаргаад энд нь харин олон улсын хүмүүнлэгийн тусламж энэ бүх юмар бол хангаж явах ёстой гэдэг энэ байр суурь нь бол улс 2014-15 оноос явж байгаа зүйл. Энийг уулаасаа энэ бодлогод одоо яахын тулд өмнө нь бол 2 удаа бас цэргийн ажиллагаа явуулсан тодорхой хэмжээний бүс нутгийг бол чөлөөлсөн ийм бол байж байгаа. Энэ дөр болохоор Фиратын Бамбай тэгээд нөгөө нэг Оливийн мөчр гэдэг ийм хоёр цэргийн ажиллагаа бол сүүлийн 2 жилийн дотор бол явагдсан. Энэ бол тэр цэргийн ажиллагааны хувьд бол нэг 3 дахь үе гэх юм уу да. Энх юм болог гэдэг ажиллагаа нь бол харин зүгээр яг нь тэр өмнөх 2 ажиллагаанд гол нь дэлхийн нийтийн дэмжлэг яагаад их байсан одоо нөгөөх шиг юм том асуудалд үүсээгүй гэхээр исламын улс террорист бүлэглэлийн эсрэг ажиллагаа байсан. Гэтэл өнөөдөр энэ Сирийг арчилсан хүчнүүд гэдэг энэ байгууллагын эсрэг болонгууд энэ дээр бол ийм олон улсын анхаарлыг татсан ийм зүйл болж хурж байгаа. За Туркийн хувьд бол юу гэсэн ярьж байгаа одоо Туркийн байр сууриар бол энэ чөлөөлөгдсөн бүсэд олон улсын одоо тэр хөтөлбөр Туркийн юугаар бол орон нутгийн тэр дэд бүтэц энэ бүх зүйл дээр бол дахин тийм томоохон шинжилт хийн. Нийт бол одоо 100 гаруй тосхныг дахин шинээр барьж байгуулна. 300 гаруй сууринг ингийн одоо тэр цэвэр ус, бохир ус, халаалт одоо юу гэдгийг те тог энэ бүх зүйлийг бол Турк улс хийн. Тэгээд ингэсэн нөхцөлд бид 2 сая дөрвөгсдгийг яг хөө тэнд байршуулах. Энэ ирээдүйд бол одоо Сирийн дөрвөгсдгийг хамгийн гол нь одоо нутагт байгуулахад гол байрлуулахад гол чухал алхам. Энэ нь Европ зөвхөн Турк биш Европын хувьд хүртэл одоо тий Европын эрх ашигт нийцсэн юм бодлого гэдэг ийм зүйлийг бол тайлбарлаж байгаа. Тэгвэл бол энэ дээр бол Турк улс бол энэ Сирийн асуудал шийдэгдсэн үед бол энэ аюулгүйн бүс бол Сирийн одоо өөрсдийнх нь үндсэн яг газар нутаг мөн энэ бид халдшгүй байдлыг хүндэтгэн үзэж байгаа гэдэг ийм тайлбарыг бол хийж байгаа. Тэгэхээр энэ яг туркуудын ярьж байгаагаар бол олон улсын дэмжлэг байгаа нөхцөлд энэ бол дөрвөгсдийн хамгаалалт Сирийн дөрвөгсдийн асуудлыг шийдэхэд маш том ач холбогдолтой алхам. Туркийн энэ ажиллагаа үр дүнгээ одоо богино хугацаанд өгөх үү? Өөрөөр хэлбэл Турк зорьсон юм ойрын хугацаанд биелүүлж чадах болов таны харж байгаагаар. За энэ дэр бол биелүүлж чадхаар харагдж байгаа нь юу ч гэсэн өнөөдөр
Америкийн нэгдсэн улс анх үгүй гэж эсэргүүцэж байсан болвол одоо яг хуу энэ тохиролцоонд хүрэх ийм арга замыг бол эрэлхийлж байгаа. Энд хамгийн гол нь Турк өөрсдийнхөө яг тэр тууштай шийдвэртэй байдлаа хадгалж чадах юм бол богино хугацаанд амжилтанд хүрэх боломжтой. За бидний урилгыг хүлээн авч одоо Турк улсын Сирид явуулж байгаа цэргийн ажиллагаа түүнийг тойрсон олон улсын нөхцөл байдалтай холбоотой маш сонирхолтой өргөн мэдээлэлтэй яриа өрнүүлсэн зочин танд баярлалаа. За тань ч гэсэн баярлалаа. Үзэгчдээ дэлхийд дахин тойм хөтөлбөр энэ удаагийн дугаартаа Турк улсын Сирийн зүүн хойд нутагт явуулж байгаа цэргийн ажиллагааг тойрсон сэдвээр хүрлээ. Энэ сэдвээр бид Монгол Улсын их сургуулийн Түрк судлалын хүрээлэнгийн захирал Анх Баярыг урьж оролцууллаа. Бидний хөтөлбөрийг сонгож үзсэн үзэгчид та бүхэндээ баярлалаа.